крипто салбар ер нь блокчейн салбарын чих хандлага одоо сүүлийн жилүүдэд ер нь хаашаагаа явж байна гэж ер нь харж байна. Тэднэртэй ер нь бид нар хэрхэн яаж хөл нийлүүлэн халах хэрэгтэй юм бол надад болохоор тэр техник технологийнхаа хувьд л илүү сонирхолтой байдаг. Тэр яг үн цэн гэдэг юм хөөх юм бол бид нар бол тэгээд үрдийн нөгөө нэг чөтгөрийн дойрглоо ороод мөнгө алдчих үедээ альсгөл өсгөжсэн юмыг авахаа мартаад онцчих үед тэгээд технологийн хувьд бол аюу тийм чухал юм байгаа гэж түр баярлаа шүү дээ. Тэгээд энийг нь бол одоо хүмүүс хүлээж авна гэдэг цаг хугацаа шаардна. Хоёр талаар энэ техник технологич энийгээ бас гүйцэж авах хэрэгтэй. Одоо бидний веб технологи, альсгөл гар утас гэдэг ч юм уу. Одоо цоошноор гарч ирж байгаа техник технологиуд бүгдээрээ л одоо энэ блокчейнийг оруулчих. Блокчейн дээр ингээд хийж байгаа санхүүгийн бүртгэл гэдэг юм чинь цаанаа ингээд амар тийм хувьсгал чинчтэй байгаа. Яг тэгэхээр одоо бид нар олон улсын гүйлэн мүлгээ хийл гэж бодъё л да. Тэр чинь өмнө блокчейнгүй байх үед бол бид нар ингээд баахан хүүдүүлвэл баахан ингээд хүлээгээл тий айгүй их зардалч хэрэгдэлтэй айгүй төвөгтэй гэдэг үсэн шүү дээ тий. Тэгвэл одоо энэ крипто гарч ирээд блокчейн гарч ирээд клирингийн асуудал ор мөрөөр шийдчихэж байгаа байхгүй. Олон улсын шинэ технологиуд гарч ирж байгаа жишээлбэл химэл аюухан гэдэг ч юм уу тий. Энэ интернет яхаа нийлээд ирэхээр чинь сул талуудаа нөхөд төгөлдөж өгч хэлж байгаа гэсэн.